Энэ жил газар тариалангийн бүс нутаг гандуу цуснаас болж 50 мянган га талбайд ургац алдаж 37.5 мянган га талбайн тариа малын тэжээлд шилжжээ. Ургацын урдчилсан балансаар нийт талбайн 77% хураалт хийх бол авах хэмжээ 53.7% та байхаар байна. Төв аймгийн Жаргалант суманд 500 мянган гад Улаанбуудаа тарьсан Алтан залаг компани муу ялгаагүй бүрэн ургац хураах боломжгүйд хүрч ургацынхаа 30-аас 40%-ийг алджээ. Эднийхээс бага талбайд тариалалт хийсэн зарим аж ахуйн нэгжүүд ургац алдаж 50% авахтаа үгүйтэй байдалд орсон бол ургацаа тэр чигт нь алдсан газарч бий гинэ. 5 сар тарьж байхад чигийн хангамж дажгүй үе борорсон юм янзтай байсан. Тэгээд 5 сарын 20-оос хойш баг 7 сарын 9 8 7 хүртэл үндсэндээ хурд унц орсонгүй. Маш их гандсан. Будаа бол сайхан соёолсон. Сайхан буталсан. Бутлал гол хатгахын үед чигийн тутаглаас болоод өсөлтөн зогссон. Хөгжил нь яваад байдаг. Тэгээд ийм энэ жилийн бутаа жаахан намхандуу болцсон. Наадмаас хойш бороо маш барсанс болж подгонтж будаа их алга болж байна тий. Хураалт нь маш их төвөгтэй байна. Тэгээд одоо яг ажил эхэлснээс хойш үндсэндээ багаад гарч ирээд 10 хоногт бүтэн нэг өдөр ажиллаагүй. Уг нь бид цаг агаар сайхан тогтоохон таалбартай байсан бол баг өдөж англиад дууссан. Будааныхаа ихэнх зайруулаад өтгөн гитсэн ийм л байх хугацааг алчаад байна тий. Тариаланчид үргэлж байгальтайгаа харьцдаг малчд шиг цаг агаарын төлөв байдлыг шинжих боломжгүй тэдний улирлын ажлын онцлогтой холбоотой. Тиймээс төвөөс мэдээлэх цаг агаарын урдчилсан мэдээлэлтэй уялдуулж тариалалтаа зохицуулдаг нь тариаланчдын хувьд хариуцлагатай шийдвэр бөгөөд энэ жил тариалалтын үеэр цаг агаар тогтун байх урдчилсан мэдээг авсан байна. Энэ жил угаасаа цаг агаар тэгж эвгүй байна. Ган гацыг болно гэсэн мэдээлэл байхгүй байсан. Манай цаг уурын албаны нөхдөөч гэсэн ер нь 5 сард олон жилийн дундчаас ахиуд унтастай 6 сард олон жилийн дундчийн орчим 7 сард дундчийн орчим гэдэг яг тэрмал ургамлын хугацааны тундас дулаан бол хэвэн гэж мэдээлсэн байхгүй юу тий. Урьдчилсан мэдээ өгсөн. Тэгээд тэр маань үндсэндээ биелсэнгүй тий. Төөх хэрийн болцтой ургадаг тариан төрөө эдний талбайд дөнгөж сөөм хүрчээ. Үдэд шаргалтан шаагж байдаг тариа зарим талбайдаа ногооноороо байна. Гэсэн ч улсын хэмжээнд ургац хураалт 10 дугаар сарын 15-нд дуусгар төлөвлөсөн учраас ангилан хадталтаа эхэлжээ. Болцгүйцээгүй тариагаа малын тэжээлд боохоор болсон байна. Их тариаланчид шатхууны болон техникийн зээлтэй байгалийн гинтийн өөрчлөлтөөс болж ургац алдж байгаа тул зээлээ төлөхөд эдийн засгийн хувьд хүнд байдалтай тулж байна. Энэ жилийн авсан одоо зээлийг эргэж төрөхөд бас нэг анхаарч өгөх зүйл боловч болдог. Яагаад гэвэл ургацаа бусад жилүүдээс урдлын жилүүдээс 50% алдж байгаа жих нэгж байна. 67% алдах жих нэгж байхыг үгүйсэхгүй дээ. Тийм учраас энэ төлөлтийг бас тодорхой хугацаанд хойшлуулж за 100% энэ жил чөлөөлдөг юм ахэд тийм ээ. Бас нэг хувийн энэ жил төлөвлөд нэг хэсгийг дараа жилүүдэд төлөвлөх ийм бас аргамж авч игэл сайн л байна. Энэ жил Монгол улс гурилынхаа дотоод хэрэгцээнд 360 мянган тонн улаанбуудаа хураа авах боломжгүйд хүрч гаднаас 106.4 мянган тонн улаанбуудаа авах дээрээ тулчгаад байгаа бол байгалийн гинтийн бэрхшээл улс олж ургацаа алдж байгаа тариаланчид шатхуун техникийн зээлийг түлж чадхааргүй байдалд инхүү орж байгааг тэрээр хэллээ. Голоос хол эсвэл жижиг голтой ойролцоо тариан талбайд усжуулалт хийх ямар ч боломжгүй байгалийн усыг хурааж усжуулах технологи нэвтрүүлэг гэвч чигт хүрэлцдэггүй зэрэг амаргүй хүчин зүйлүүд тулгардаг байна.